Азтай охины сэргэлт 21 хоногийн хөтөлбөр. Заримдаа амьдрал гаднаасаа хэвийн мэт байдаг. Өдөр бүр ажилдаа явна, хүмүүстэй уулзна, амьдрал үргэлжилсээр. Гэхдээ дотор нэг сонин мэдрэмж төрдөг. Яг тайлбарлахад хэцүү, ойлгомжгүй мэдрэмж. Нэг оролцогч маань анх бүртгүүлэхдээ ингэж бичсэн байдаг. Би амьдралаа зүгээр л өнгөрөөж байгаа мэт санагддаг. Илүү ихийг мэдэрч амьдрмаар байна. Өөр нэг эмэгтэй ингэж бичсэн. Дотор минь их зүйл мэдрэгддэгч би түүнийг илэрхийлж чаддгүй. Мөн нэг оролцогч. Би өөртөө дахин идэгмээр байна. Өөрийгөө өөрчлөх хуучин итгэл үнэмшил сүрэг бодлыг өөрчилмөр байна. Мөн дийлэнх оролцогчид өөрийгөө өөрчилмөр байна гэж бичсэн юм. Эдгээр үгсийг уншихад нэг зүйл маш тодорхой харагддаг. Олон эмэгтэй амьдралдаа нэг л зүйлийг мэдэрч байна. Дотор нь сэрхийг хүссэн нэг шин бие байдаг. Хөтөлбөрт оролцогчдын 18.5% нь тайван бус байдал мэдэрч байсан. Өөрөөр хэлбэл уг нь бүх зүйл зүгээр ч юм шиг. Гэхдээ дотроо нэг л тайван биш мэдрэмжтэй байдаг. 17.6% нь идэхгүй зогсонгүй дээр байсан. Үүнийгээ тэд ингэж тодорхойлсон. Өдөр хоногуд утгагүй өнгөрч байгаа мэт санагддаг. 17.2% нь эргэлзээ мэдэрч байсан. Жишээ нь юу хийхээ мэдэхгүй олон сонголтын өмнө гатсан мэт санагддаг. Оролцогчдын 14.2% нь эсэргээрээ шинэ нэглэл хийхэд бэлэн байсан. Би өөрчлөгдөд бэлэн байна гэж тэд бичсэн. Үлдсэн хүмүүс гуниг эмзэглэл бас өөрийгөө өөрчлөх урам зориг дотроо хайж байсан. Хамгийн сүүлийн 6.9% нь ганцаардлыг мэдэрч байсан. Нэгэн оролцогч бичгтээ бүхнийг өөрөө ойлгох гэж хичээж ганцаараа тэмцэж байгаа мэт санагддаг. Тиймээс энэ бүхэнд туслах гэж Азтай охины сэргэлт гэдэг 21 хоногийн аялал бий болсон. Энэ бол өөрийгөө илүү ихээр таних, дотоод хүчээ дахин мэдрэх, өөрийн амьдралд илүү ухамсартай алхаж эхлэх 21 хоногийн зөөлөн аялал. Анх энэ хөтөлбөр имэйл хэлбэрээр явагдсан байгаа. Оролцсон эмэгтэйчүүд өдөр бүр нэг цагтл хүлээж авдаг. Тэр цагтл бүр нь бодлыг шинэ өнцгөөс харах санаа, сэтгэлээ ойлгох асуулт, өөртөөгөө ярилцах мөч, жижиг боловч бодит алхмуудыг агуулдаг байсан. Энэ бол өөрийгөө шахах хөтөлбөр биш, харин өөрийгөө дахин сонсож эхлэх аялал юм. Энэ хөтөлбөрт маань бүртгүүлсэн эмэгтэйчүүдийн хариултыг харахад нэг сонирхолтой зүйл давтагддаг байсан. Тэдний ихэнх нь ингэж хэлсэн. Би дотроо нэг л зүйл мэдэрдэг. Амьдрал минь нэг л зогссон мэт. Илүү өөрөөр амьдрах ёстой юм шиг санагддаг. Зарим нь итгэлээ алдсан байсан. Зарим нь өөрийгөө мартаж эхэлсэн байсан. Харин зарим нь зүгээр л амьдралынхаа дараагийн алхмыг харахыг хүсэж байсан. Гэхдээ тэд бүгд нэг зүйл хүсэж байсан нь өөрийгөө дахин мэдрэх. Азтай охины сэргэлт бол яг ийм мэдрэмжтэй эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр юм. 3 үе шаттай байдаг. Эхний 7 хоног бол reset, өөрийгөө дахин асаах. Хуучин бодол, хуучин итгэлүүдээсээ холдох, өөрийгөө дахин санах юм. Дараагийн 7 хоног rewire, итгэл үнэмшил, давтамж, өөрийгөө харах үнцгийг шинчлэх, өөрийн үнцэн, мөрөөдөл, хүсэл рүү дахин холбогдох. Сүүлийн 7 хоног бол rise. Шинэ биегээ мэдэрч өөр амьдралын зам руу алхаж эхлэх. Өөрөөр бодож, өөрөөр мэдэрч, өөрөөр үйлдэж эхлэх. Хөтөлбөрийг дуусгасан хүмүүсийн сэтгэлдлүүдээс заримыг нь уншихад маш сонирхолтой зүйл мэдрэгддэг. Нэг оролцогч ингэж бичсэн.
21 хоногийн дараа би өөрийгөө илүү тайван, илүү итгэлтэй болсон байгааг анзаарсан. Өөр нэг оролцогч өмнө нь би өөрийгөө их шүүмжилдэг байсан, одоо өөрийгөө арай өөрөөр харж эхэлсэн. Мөн нэг бүсгүй ингэж хэлсэн. Энэ 21 хоног надад амьдралдаа шинэ эхлэл хийж болохыг мэдрүүлсэн. Тиймээс хөтөлбөрийг амжилттай дуусгасан хүмүүст азтай охины гэрчилгээ өгдөг. Тэр гэрчилгээ бол зүгээр нэг бичиг төдий биш, харин өөртөө өгсөн нэг жижиг боловч чухал амлалт болдог. Хөтөлбөр маань анх 33,000 төгрөгийн төлбөртэй байсан. Гэхдээ би нэг зүйлийг шинээр шийдсэн байгаа. Ийм төрлийн сэргэлт илүү олон эмэгтэйд хэрэгтэй. Тиймээс энэ удаа би энэ бүх 21 загтлыг YouTube дээр үнэгүй хуваалцахаар шийдсэн. Өдөр бүр би нэг загтлыг өөрийн хоолоогоор уншиж өгнө. Та түүнийг сонсно. Тэгээд дараа нь өөртөө багахан цаг гаргана. Тэр өдрийн загтлын дараа өөрийн бодлыг бичнэ. Тэмдэглэлийн дэвтэр дээр эсвэл ямар нэгэн цаасан дээр өөртөө үнэнчээр хариулаарай. Энэ аялалд хурд хэрэггүй. Зүгээр л өөртөөгөө уулзах цаг хэрэгтэй. Гэхдээ урт биш. Тиймээс санаа зовлтгүй. Та үнийг хийж амжих болно. 21 хоногийн дараа амьдрал чинь эд шидээр өөрчлөгдөн гэж би хэлэхгүй. Гэхдээ нэг зүйл ихэнх хүнд тохиолддог. Хүмүүс өөрийгөө арай өөрөөр эергээр харж эхэлдэг. Тэгээд яг тэр мөчөөс амьдрал нь ч баг багаар эергээр сайнаар өөрчлөгдөж эхэлдэг. Хэрв чи дотроо амьдрал чинь илүү их боломжтой мэт. Өөр нэг хувилбар чинь чамайг хүлээж байгаа мэт мэдрэмжтэй явж байгаа бол энэ 21 хоногийн аялал чамд зориулагдсан байж магадгүй. Өнөөдрөөс эхлээд өдөр нэг эхэлнэ. Азтай охины сэргэлт 21 хоног өөртөөгөө дахин уулзах аялал. Хэрв чи бэлэн бол энэ аяллыг хамтдаа эхлүүлье.